За баяр наадмын дугаартай хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. За дүүсээ бид бүхэн эр хүн хэмээх гайхалтай уран бүтээлийг сонслоо. За өглөөг бол нэг маш гоё ирч хүчээр бас хэллээ тий. Тэгээд яг одоо та бүхэндээ зочноо уулзуулаад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор Монгол улсын соёлын элч, Монгол Угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Наран Дэлгэр хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. За урилгын минь хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Сая бол маш гайхалтай уран бүтээлийг үзэгчд маань хүргэлээс сэтгэл сэргээл хамтдаа гоё бүжиглээр санагдал тий. Маш гоё байлаа. Тэгээд манайхаа үзэгчд маань бас зарим нь бол Beatbox Ray гэдгээр нь бол бас илүү маш сайн мэдж байгаа болов гэж бодож байна тий. За баяр наадам ер нь сайхан уу хаагур наадж байна. Ер нь наадмыг ер нь ихээр ач холбогдол өгч тэмдэглэдэг. За энэ жилийн баяр наадам их сайхан дэлгэр сайхан болж байна. Тэгээд жил болгоны бас наадмаар маш их завгүй байдаг. Төрийнхэн наадамд оролцох, хүндэтгэлийн тоглолтод оролцоход уран бүтээлчийн ажил болоод маш их байдаг. Тэгээд энэ жил бол харьцангуй бас сайхан дэлгэр сайхан наадаж баярлаж бас өөртөө цаг гаргаж аваад их баяртай байна тий. Тэгээ Монгол наадам гэдэг бол монголчуудын бидний эртээр зөвлөж ирсэн өв соёлыг цогц одоо харуулдаг их том одоо өв соёлын баяр гэж тэмдэглэмээр байгаа тий. Тэгэхээр бидний наадам гэдэг бол одоо олон улсад Монгол улс тий одоо гэдэг зүйлийг одоо тархлаж харуулах за Монголын одоо бахархал тий дэлхийн талыг эзэлж байсан монголчуудын одоо ямар өв соёлтой байсан, ямар байгаин, ирээдүйд ямар болох уу гэдгийг тодорхойлох их сайхан баяр гэж юм байна. Стол нэр нэг нь наадмаараа за цагаан цагаагаар бид нар чинь нэрсэн их тийм үнснийдээ толцаараа бас үнсэж гоёж яг тэр бахархдаг шүү дээ тийм. Тийм учраас шал холбогдол өгч бас байлаа. Наадмын өглөө гараад алхахаар гоё тий. Хүн болгон дээлээ өмссөн. Нэг зөрж байгаа хүн болгон айгүй тийм гоё мэдрэмж төрүүлээд үнэхээр сайхан байдаг. За хэл өстө захтнаад байна. Саяны уран бүтээлийн талаар бас асуумаар байна тий. Энэ бүтээлийг одоо сонсохоор за энэ хөгжмийг бас их сонирхож асуумаар санагдлаа. Нэгдүгээрт тэгээ бас ингээд орчин үеийн хэм маягтай хослолцсон байгаа нь маш гоё санагдлаа. Энэ хизээ бүтсэн хизээний бүтээлээ бас их гоё урт төстэй байгаа харагдаж байна. Тий. Энэ бүтээл маань эр хүн гэдэг нэртэй бүтээл. Тэгээд эр хүний дотоод мөн чанарыг илэрхийлсэн аялгауц сайхан одоо бүтээл байгаа. Тэгээд зөвхөн аялгаугаас гадна бас Монгол одоо эр хүмүүсийн эрчим инээг илэрхийлсэн 93 наадмын бас дүр зураг тий одоо бүх морь сур гэдгийг бас энэ бүжгээр илэрхийлсэн сайхан бүтээл. Бүтээл маань 2019 онд хийгдсэн. Тэгээд түүнээс хойш одоо манай эсрэг нэгтгэл маань илүү өргөжиж олон одоо бас хамтлагт төрөн гарсан байна. Тэгээд анхны яг бодсон зүйл эр хүн гэдэг одоо аян зориулж хийжсэн бүтээл байгаа. Тэгээд эр хүн аяны хүрээнд эрчүүдээ бас гоё хямралдаг, залбаалдаг одоо бидний одоо түвшиг толгуур шүү гэдгийг бас харуулах эрчүүдийнхэн бас юм сүлд аялгаут болон юм бүтээл болох гэж хийсэн. Тэгээд өнөө цагт бол ялчгүй сүлд одоо бүтээл болж чадсан байна. Илүү яхаа дуурч байгаа хөгжмүүдийг асуумаар байна л да тий. Сонсохоор ийм одоо нөгөө компьютерээс ашигладаг ч гэдэг юм уу тий. Тийм зүйл бас байхгүй мэт санагдаж байна л да. Тэгээ ер нь бол яг хөө миний одоо хийдэг бүтээлүүдийг хүн болгон сайн мэдж байгаа. Ер нь ингээд сайн сонсох юм бол одоо симплүүдээс ашигладаг. Дандаа яг ам хүн хөгжим буюу одоо өгүүл эрэхтний авиа зүүн урлагаараа хийдэг гэсэн. Ритмик битбоксараа тий тэгэл байгалийн чимээ одоо хөөми за тэгэл одоо хэл хуур, морин хуур гэх олон төрлийн язгуур хөгжмийн элементүүдийг ашиглаж бүтээлүүд хийдэг. Яг битбокс хийдэг байжгаад одоо хэл хуур гэж ер нь л маш олон төрлийн хөгжим рүү орсон. За энэ хөгжмийг дэлхийд даяар ер нь сурталчлан таниулж байгаа юм байна. Яг хизэнээс яагаад энэ хөгжмийг сонирхох болов энэ хөгжмийн одоо яг сонирхоод орсон тохиолдол юу нь тийм хамгийн сайхан гэдэг юм болоо. Тий одоо 2004 онд анх одоо битбокстай олон нийтэд бас ингэж өөргөө таниулж одоо битбокс нарка гэдэг нэртэй байсан тий. Тэгэл ер нь бол яг аман урлаг тэр дундаа одоо яг энэ өгүүлбэр хэрэгтний урлагийг дуртай болоод орлож байгаа юм хугацаанд бас хөөмиг их сонирхсан. Тэгээд битбокс бол хим хэмнэлийн урлаг. За энийг болохоор хөөми болохоор аялгуулах буюу энэ хоёр нийлэх юм бол одоо хүн хөгжмийн цогц юм байна гэдгийг анх бодож бас хөөми битбокс таслаж уран бүтээл хийж гисэн. Тэгээд түүнээс хойш болоод Монгол язгуур одоо хөгжим соёл их дуртай болж хэл хуур, хулсан хуур гэх олон хуурд хөгжмүүдийг одоо 2007 онд гаргасан битбокс Ray 358-д анхны альбомд орсон байдаг. За яг Монгол Угсаатан хэл хуурчдын холбоог бас сонсомоор байна л да. Хэдэн онд байгуулагдсан холбоо, яагаад байгуулагдах болсон талаар.
За манай Монгол Төгсөөд хэл уурштай холбоо 2023 оны 11 сарын 11-нд байгуулагдсан. Тэгээд Монголд одоо яг хэл хуурын соёл бол бас их одоо юу гэдэг нь устдаж агуу алга болох шатанд ер нь очисон байсан гэж хэлэхэд хэлцдэггүй. Яагаад тэгэхээр одоо яг одоо ингэ судлаад явж байна. Ер нь монголчууд эртээр өвдөөсөө олон сайхан хуур хөгжмийг одоо соёлынхаа олон төрлөөр одоо зан үйлтэй холбоотойгоор өв соёлтой холбоотойгоор дуу хууртай холбоотойгоор олон төрлөөр хөгжсөн одоо төрлөд байдаг. Гэтэл энэ маань одоо цагийн иргэсээр тий одоо ингэ түүхэн үйлчлэр одоо олон одоо цаанч мууч одоо бидэрт олон түүхийн гашуун түүхүүд бас байна. Энэ хугацаанд бас байхгүй бол устдах аюулт орсон бүр одоо нуугдсан байх одоо хөгжмүүд ч юм уу олон төрлөд байсан. За эндээс ер нь бол яг монголчууд бидний нийтлэг мэддэг зүйл бол төмөр хуурын соёл гэдэг тий. Төмөр хуурыг бол одоо юу гэдэг нь одоо тэнгэр тий бөө зарим одоо утганууд ашигладаг одоо хөгжим зан үйл гэж хэлэхэд их боддог байсан. Гэтэл энийг одоо холбоогоос байгуулаад илүү нийтдээс энэ бол өв соёл юм аа бидний уламжлагч ирсэн. За зан үйлээс гадна одоо яг энэ соёлын өвийн нэг чухал одоо төрөл юм аа гэдгээс таниулж зорчилж байна. Тэгээ манай холбооны хувьд бол 21 аймагтаас салбартай. Тэгээд 21 аймагт тархан суусан 100 гаруй өвлөө уламжлагчдыг нэгтгэсэн. Өвлөө уламжлагчдын өөрсдийнх нь бас нутаг нутгийн онцлог бас байна. Дотор одоо хэл хуурын соёлоос гадна одоо хавцран одоо өвлж байгаа өвд бас байна. Тэгээ хоолоолын за тэгээ тагнаа эсэргээ хүмүүний бие биегээ за морин хуур цуур гэх олон хөгжмөлтүүдийг бас үлссэн юм сайхан буураануудыг бас нэгтгэж чадсан байх баяртай байгаа. Тэгээ буураануудынхаа бас яагаад нэгтгэх болсон шалтгаан хэрэг яг уу бас хөдөө орнуудаар маш их тоглолт хийж явдаг байсан. Битбокс рэй гэл ер нь тойрон тоглолт хийж явж байгаа сайхан өглөө өвөө юм нэртэйгээ уулз өглөө уламжтын тэр сайхан тоглож байгааг харж суралцах тэр сайхан завшаалт үед харахад тухайн хүмүүсийг яг Монгол улсын хэмжээ соёлын одоо бодлогын төвшин бас яг олон нийтэд таниулах, олон улсад тухайн өвийг дэлгэрүүлэх те соёлын бодлогыг тутам харагддаг байсан. Тэгээд сайхан буураанууд манай өвтөөгөө ингээд бас тэнгэрүүд явчихж байгаад бас их харамсажсэн л да. Тэгээд энийг залуу хойч үедээ бас өвлүүлэх нэг зүйтэй юм байна. Дээрээс нь 21 аймгийн онцлогийг бас агуулсан энэ сайхан соёлын өвийг өвлөө уламжлагчдаар нь дамжуулж хүүхд залуучуудад нь тухайн аймаг нутагт нутагшуулах, урын санг дэлгэрүүлэх их чухал юм байна гэж бодож 24 оны 5 сарын 6 магадгаар чуулгана зарлаж нэгтгэсэн байна. Тэгээ үүнээс хойш одоо Европын 5 улс за тэр дундаа одоо Герман, Швед, Швейцар, Нидерланд, Бельгик гэдэг 5 улсад манай хэл хуурын албаны салбар нэгдсэн. Тэгээ салбар бол өөрөө зөвхөн Монгол хүн дээр төшөөлж байгаа биш. Тухайн улсад улсын иргэнээр буюу Монгол өв соёл хайртай цаашаа дэлгэрүүлэх сонирхолтой. Тэгээд хэл хуур хүмүүний одоо энэ язгуур урлагийн элементүүдээс бас өөрөө уран бүтээлээ хийдэг ийм одоо хүнийг одоо бас олж нээж тэгээд энэ холбооны тэрүүнээр ингэж тавьж явж байгаа. Тэгээд сая сүүлд 8 дахь улс одоо бас Оросын албаны улсын Бурятии одоо нийслэл улаан үд албасын салбараар нээж бас нээчээд ирсэн байгаа. Тэгээд энэ жил чинь одоо Оросын албаны улс Монголын техник харилцааны 105 жилээ болж байгаа. Тэгээд түүхэн бас энэ ойд салбар холбоонд нэгдсэнд маш их баяртай байгаа. Ямар гоё юм бэ? Баяр хүргээ. Бүр 8 улсад гэж шүү дээ. Тэгээд ингээд яг ингээд одоо яг орооны манай улсын одоо яг нутаг нутгийн бас нэг юм өөр юу онцлог байгаа дээ шүү дээ. Тэгээд яг ингээд нэгтгэхэд ингээд юм холбоогоо байгуулад ингээд явж хад маш гоё тийм ховор тийм авьяастай бодтол таарч ирсэн. Тэгэлгүй яах вэ? Тий. Одоо манай их сайхан түүхээрээ Хүсгэл аймгийн Баянзүрх одоо сум байдаг манай буура Жигжид тухай гэж. За нутаг басндаа их алдартай сайхан гэгээлэг бас их одоо мундаг лам хүн байгаа. Тэгээд бас яг энэ хэл хуурын соёл дундаа бас дарахад аялахуу дарахад одоо тэр соёлын өвийг бас тээсэн хоолндын өртөндөө дарахад богиндоо за тэр хэл хуур төмөр хуурын соёлыг их сайхан өвлөж авсан дэлгэрүүлж авсан сайхан буур байгаа. Тэгээ одоо 80 төгсөж байгаа Ахмад маань бид сая өнгөрсөн 25 онд Японд болсон дэлхийн одоо хэл урчтын олон улсын хэл урчтын нийгэмлэгийн 10 дугаар их наадам Япон улсын Хоккайдод болсон. Хоккайдо хотод болсон. Тэгээ тэр үед бол одоо олон улсын тэр дундаа одоо 30 гаруй улсын шилдэг хэл урчтж болсон. Тэгээ тэнд манай одоо дарахад Жигжид өвөө маань бас өөрийнхөө тэр
одоо хөвсглийн дээр те тайг татад аялгауг сайхан татаж ондоошлыг бас үнээр гайхалтай үзүүлж чадсан. Тэгэхнэхүү бас фестивалд манагаас 4 аймагаас оролцсон. Тэгээд Дархуул аймаг, Хөвсгөл, Баянгор, Өвөр хангаа гэдэг, Хар хангаа гэдэг аймагудаас оролцсон. Тэгээд өөрөөсөө нутаг нутгийн онцлогийг бас цог зэлбэрээр бас нэг харуулах, тус тустаагаар бас ингэж соёлоо харуулж. Одоо оролцож байгаа олон улсын хэл урчтаас маш их өндөр үнэлгээ авсан. Тэгээд өргөжлүүлээ бид нар Японд салбарын тэргүүн Нишимура гэдэг одоо Монгол соёлыг 30 гаруй жил одоо судалж угсаа талаасаа судалж явж байгаа юм амдаг бас хүн байгаа. Тэр хүн маань одоо бас манай өглөө боломжлагчдыг 5 хотоор тойрон тоглолтыг хийж бас энэ одоо Буранадтай манай сайхан тий өөрийнх нь соёлын үеийг олоос таниулах юм сайхан тоглолтыг хийж явсан. Манай одоо Буранад маш их баяртай байгаа тий. 5 хотоор бүр Японы 5 хотоор тойрон бид нар бүр нэг тоглолтыг явсан юм уу? Тэгээ одоо тэр манай ахмадууд чинь тэгээд Малчны хотноос ирж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Баянгор сумд одоо амьдардаг манай Даржаа гэдэг Тагна эсэргээний одоо өглөө боломжлагч байна. За тэр ах маань бас одоо хулсан хураа урлана. Бүр одоо Баянгорын хөдөө байдаг. Тэгээ бүр яг Малчны хотын ингээд одоо юу бокумин гэдэг юм л да Японоор. Одоо бүр яг энэ одоо хөдөөний бүр яг тэр нутагт байдаг уугуул одоо иргэнийг тэгж хэлдэг. Тэр хүн ингээд Японд ирсэн тэд нар бүр ингээд гайхаад бүр үнэрж үзээд дээлийг хараад тий царайг нь хараад тэгээ ингээд яг өөрөөрөө байгаа тэр байгалаараа байгаа ямар нэгэн одоо ингээд одоо бид нар чинь бас нэг одоо нэг өөрийгөө бас нэг ингээд хэм маягт байгаа жоохон нэг юм дүр үзүүлэх шинжтэй байдаг ш. Гэтэл тэр хүн тийм биш яг байгалаараа байгаагаараа байгаа тэр байдал тэр үнэр те яг тэр хөдөөний үнэр тэр Япончууд их зэртэй бас төглөж авдаг шүү дээ. Тэр яг жинхэнэ одоо энэ Монголын бүр жинхэнэ хөдөөний яг юм гоё хүн байна гэдэг. Тэгээ манай одоо эмээ өвнөр чинь мөр гэж үнэрч үзэл тэрж байгаа маш их сайн хайрын дунд бас тоглолтоо ирсэн. Тэгээ үргэлжлүүлээд одоо Европын одоо яг салбар холбоотуудаараа дамжуулаад бас Европын тойр бас хийхээр бас яригдчихэж байгаа. Тэгээ гэх юмшлэн ер нь Монголынхаа одоо энэ хэл хуурын соёл цаашаага одоо өглөөд явж байгаа өглөө боломжтой аль болох өв соёлын бас залуу хожигдны өглөөлөх чиглэлээр манай албаа 4 аймаг 5 сумд одоо хэл хуурын танхим байгуулсан. Сая сүүлд Төв аймгийн Баян Чандан сумд одоо хэл хуурын танхим байгуулад одоо энэ жил Баян Чандан сумын түүхэн 90 жилийн ой. Тэгээд бид одоо 90 хэл хуурчдыг бас хурд татуулахаар бас бэлтгэх багчаатай ч юм уу. Тэгээд ингээд соёлын өвийг бас энэ наадамтайгаа холбох баяр одоо наадмуудаараа нэг бас хэсэг болгож оруулах. Яалцчгүй л одоо дэлхийн одоо хүн төрөлхтний өв хөгжим тэр дундаа одоо Монголын соёлтой маш их одоо холбоотой юм сайхан хөгжим зэмсэг. Тэгэхээр хэл хуур гэдэг бол морин хууртай нэгэн адил эрчим одоо тэр байгаа орон зайгаа цэвэрлдэг тэр жавар үргэх гэдэг тэр ёсыг бол маш өндөрөөр бас илэрхийлж чаддаг хөгжим зэмсэг. Тэгээ одоо хэл хууртай найзлаад 23 жил одоо болж байна. Тэгээ энэ хугацаанд бас анх бол тэгэл хулсан хураас ихэлсэн. Тэгээд төмөр хуур, мумун хуур цаашаад олон төрлийн хууруудыг ашиглаж байгаа. Тэгээд хүмүүс хэл хуур гэхээр л энэ Монголынх л гэж бодоод байна. Гэтэл энэ одоо дэлхийн 160 бас дэлгэрсэн. Хүн төрөлхтний хөгжим байгаа. Тэгээд ер нь Монголдо энэ соёлын одоо аял жуулчлалыг хөгжүүлээ, урлаачтай бэлтэж байгаа. Тэгээд манай одоо хэл хуурын хөгжмийн зэмсгүүд энэ тавигдсан байгаа зэмсгүүдийг манай Монгол өглөө боломжлагч эмээ өвнөр маань уралдаг. Тэгээд урлал тал дээр нь бол мэдээж хөг шиг аялгауг аяданыг бас сайжруулах тал дээр нь ажиллаж одоогоор 20 гаруй улс руу бас энэ хэл хуурынхаа худалдааг танилцуулгыг бас ингээд хийгээд явж байна. Тэгээ магадгүй ирээдүйд бидний соёлын одоо баялгаа тий газар доорх баялагийг ухах биш. Өв соёлоо өнгөлөөд олон улсад бид бас өрнг оруулалтыг татах маш том бүрэн боломжтой гэдгийг бас харуулж эхэлж байгаа даа их баяртай. Маш гоё юм а. Тэгээ маш том ажлыг хийж байгаа байна л гэж харж байна тийм. Даанганц хувь хүн өөрөө уран бүтээлээ хийгээд өөрийгөө бодоод тоглолтоо хийдэг ч гэдэг юм уу тийм. Ингээд зөвхөн карьерийг хөгжүүлэх боломжтой байгаад байна шүү дээ. Тэгэхэд одоо ингээд сурталчлан таниулах. За тэгээ тэр нэг авьяастай тэр гайхалтай эрхмүүдийг хүмүүсийг ингэж нэгтгэж тэгэж өглөө уламжлуулж ингэж явж байгаа. Маш том ажлыг хийж байгаа. Бахархаж байна тийм. Үнэхээр гоё санагдаж байна. Дэлхийд даяар ингэж сурталчилж явж байна. Ер нь яг хаа товчхон асуухад нэг Европын орнуудаар амьдарч байгаа манай монголчууд маань одоо чинь энэ хэл хуурч гэдэг юм уу хөгжмүүдийг маань ингэж хэр сонирхож холбоороо ер нь хэр хандж байна. За манай ер нь салбар холбооны за нэг 70 гаруй хувь монголчууд 30 гаруй тухайн улсын иргэд байгаа. Тэгэхээр гадны улсын иргэд бас яг Монгол өв соёл руу
бас их дурлж байна. Тэгээд салбар холбоогоор дамжуулаад бид нар энэ 8 ус одоо цаашлаа ингээд өшөө салбаруудыг байгуулна. Тэгээд зорилго нь юу гэхээр хилийн чамд одоо 250 мянган гаруй монголчууд амьдардаг. Тэгээд миний хувьд 2022 онд Монголын соёлын элч болохдоо одоо бас энэ соёлын элчийн өөрийн бас мөрийн хөтөлбөр гэдэг одоо нэг сонгуул шиг бас нэг хөтөлбөрөөр дэвшүүлдэг. За тэр нь юу гэхээр хилийн чам зугаа Монгол хүүхд залуучуудад хос соёл хөгжүүлэх хөтөлбөр гэж санаачилж хийсэн. Тэгээд энэ маань юу гэхээр жишээлбэл одоо Америкт амьдарч байгаа монгол хүүхэд Америк соёлоор одоо хөгжиж суралцаж амьдарч байгаа бол тэр хүүхдүүдтэй бас яг монгол хүн гэдэг тэр өв соёлыг бас давхар одоо хос соёлоор нь хөгжүүлэх зорилготойгоор эхлүүлсэн ажил. Тэгээ үндэсний өв соёлын үндэс нэртэй юм төслийг 2018 онд эхлүүлсэн. Тэгээд энэ маань нийслэлийн 60 сургууль, 9 дүүргийн 60 сургуулийн 10,000 сурагчдын донд маш амжилттай явсан. Энэ төслийг илүү өргөн болгоод олон улсын одоо шинжтэй болгож илүү хөгжүүлээд одоо гадаад байгаа монгол хүүхдүүд тэр дундаа гэр бүлийн хэмжээнд бас энэ өв соёлж юм шүү, ингэж хөгжиж ирсэн ийм түүхтэй орчин үед юм болсон. Тэгээд яг хаа зүгээр нэг одоо өв соёлын тухай лекц уншаад за хөөми бол юм байт юм гэж ярихаас илүүтэйгээр бас тайлбартай дээрс нь тоглолттой учраас хүүхдүүд их дурлж байгаа юм. Яагаад бас энэ төслийн амжилттай байгаад байгаа шалтгаан нь өөрөө бас энэ язгуур урлагаас этно чиглэлээр одоо жишээлбэл битбокс, хөөми битбокслоо ослуулах, хэл хуурыг битбокстой ослуулсан нөгөө хүүхдийн яг дуртай тэр хим юм тэр одоо стил боёо тэр хэлээр нэрж байгаа юм байна тийм. Тэгээд би яг 22 онд юу Европын тур тоглолт хийсэн. Тэр үеэр бол яг нэг тоглолтын үеэр би одоо хөөмитэй хэл хууртай ингээд номроод үзүүлж явах тийм ирсэн монголчууд эцэг эхчүүд хүүхдүүд нь ирж уулзаад ямар гоё юм бэ энийг та ингээд дараа нь ирж бидэрт гоё заагаач гэдэг саналыг авснараа л ихэлсэнтэй бас нэг талаасаа. Тэгээд ингээд Герман, Швед, Швейцар гэл ингээд төрөлд яваад тэгээд ер нь одоо Европт байгаа хилэн чанд суугаа одоо монголчуудын маань бас монгол сургуулиуд гэж бас байгаа. Тэгээд мэдээж эхэлж байгаа ажлын бид бол ерөөдөө дугуйл маягаас байж байгаа. Одоо илүү гоё өргөн болж байгаа гэх баяртай байна. Тэгэхээр энийг Монгол улсын хэмжээний соёлын бодлого болгоод яг энэ олон улс хилийн чанд амьдарч байгаа хүүхд залуучдад тэгш одоо оролцоо буюу өв соёлыг бас олгох нэг чухал юм а гэдгээс харуулад явж байгаа. Тэгээд төсөл маань нэлээд амжилттай явж байна. Тэгээд жил болгоныхаа соёлын хэмжээгээр гадаад байрлалын яамд тайлангаа тайлдаг. Тэгээд тэр тайлангаар ч гэсэн цаашаас бодлогын төвшнөөс нөлөөлж байгаа баяртай байгаа. Тэгээд ер нь бол одоо ингээд салбар холбоо байгуулж байгаа зорилго нь ер нь Монголын одоо яг энэ соёлын өвийн төв байгуулах зорилготой гэсэн үг. Тэгэхээр одоо зөвхөн энэ нэг талаас холбоо юм шааргаж байгаа бол цаашдаа Монголын одоо өв соёлыг таниулан соёлын өвийн төв гэж байгуулж байгаа гэсэн. Тийм. Одоо жишээлбэл яг Монгол Улсын хэл уушны холбоо гэж нэршилтэй явж байгаа бол энэ дотор бүх соёлын өв байгаа байхгүй. Одоо манай өвлөө уламжлагчдын тий авсрах одоо соёлын өв гэж яриад байгаа шүү дээ. Тэр морин хөрхөөмийг тэр бүх соёл тэнд орж байгаа учраас ирээдүйд энэ манаас ингээд соёлын өвийн төв буюу өвтөөчлсөн дэлхийд даяарх одоо ийм том малгайсан энэ соёлын өвийг байгуулах зорилготой явж байгаа гэсэн. Тэгээд одоо Монгол жуулчид маань ирж үзэхээс илүүтэйгээр тухайн одоо Швейцарын Женев хотод нэг соёлын өв байхад Швейцарын тэр арианы хүмүүс очиж Монгол гэдэг бас энэ соёлын өв ийм байна. Хөөх ийм газар дайлуул ийм байдаг юм гэдэг нэг талаас бас нөгөө мэдээллийн төв маягтай. Тэгээд Монголынхаа бас уран бүтээлчдийг тэнд очиж бас нэг талаас өөрийгөө хөгжүүлэх, өөрийнх нь соёлын өвийг дэлхийн нийтэд таниулах боломжийг олгох юм төр бас юм тоглолтоо хийчдэг тийм боломжийг олох гэж зорж ажиллаж байна. Сэтгэл бол тийм тийм. Яаж хийсэн бүгдэл одоо бүтэх болтугай хорой. Үнэхээр сайхан санагдаж байна. Монгол улсаа бас төлөөлөөд явсан тэр одоо буурай нартаа. За тэгээ Монгол улсыг одоо төлөөлж явсан 8 хүн байгаа гэж хэлжсэн шүү дээ. Та 8-даа бас баярлалаа. Тэгээ Монгол улсынхаа одоо нөгөө түрүүн ярьсанчлан улс болгонд хэл хуур гэж байгаа. Гэхдээ бүгд бас өөр өөрийн онцлогтой байх. Тэгэхээр Монгол улсын онцлогийг ч бас ингээд бусад улс орнуудад гайхуулаад явж байгаа ах гэж бодож байна. Тэгээ өнөөдөр студид маань бас одоо хөгжмөөс авчирсан байгаа. Тэгээ үзэгчдээ бас сонирхолтой гэж бодож байна. За тэгээ. За би одоо энэ хөгжмийн төрлийг түүхэн үечлэр нь товчхон танилцуулъя. За энэ хэл хуур хөгжмийн одоо яг үндсэн хамгийн анхны өв хөгжмийн нэг бол одоо ясан хуур. Одоо энэ ясаар хийсэн хийцлэг байна. За энэ ясан хуур маань одоогоос 2000-2500 орчим жилийн тэртех одоо ашиглаж байсан хүнүү гүрний одоо үед одоо ашиглаж байсан ясан хуурын олдвор 1989 онд Төв аймгийн Моринлоход гэдэг газрын одоо дурсгалт газраас олдсон. Энэ археологийн олдвор одоо Чингис хааны музейд тэглээстэй байгаа. За тэрийг манай хүүхд залуучууд бас очиод үзвэл
маш одоо том соёлын үг мод тэнд байна. За олон улсын хэл хуур судлаач, урлагч болон тоглоочтой анхаарал татж байгаа зүйл нь энэ хэл хуурын соёлын эртний одоо хийцэл нь яс юм байна. Тэр дундаас Монголыг бас их сонирхож байгаа юм тийм учиртай. За тэгэхээр энэ бол одоо эртний үеэс манай өглөө одоо үг дээдс маань ангийн болон одоо тий малын гаралтай талны ясыг цуулж хийж хуур хийжсэн түүх байна. За тэгээд цаашлаад Хүнү гүрний үед ч одоо монголчууд юм бас хамгийн том одоо дайны тий ялт байгуулж исэн зэвсэг бол одоо энэ ном сум байсан тий. Өнөө цагт бол одоо холын тусгалтаа буу гэж нэрж байгаа шүү дээ. Тэгээд Хүнү гүрний үед бол энэ ном сумыг байлдаж харавхаас гадна бас энэ ном сум одоо л энэ номон хуур гэдэг хөгжим байна. Тухайн үед бол нөгөө бэлгэдлийн шин чанартай бас энэ авиазын дуу авиаг хийж тухайн үед бол ном сумыг ингэж зохиж одоо дайны өмнөх бэлтгэл болгож өөрөн сэтгэл зүгээ бэлдэх зорилготойгоор бамбаагаанууд одоо зохих дээрээс ном сумаа гэж хүмүүж хэдэн зуун мянган одоо цэрэг ингээд гэж одоо дайных эрчмийг авдаг байсан. Тэгээ одоо түүхэн тэмдэглэл дээр хүмүүжүүд бол хүн биш мангас байсан нэрлсэн мэт шүү дээ. Яагаад гэсэн чинь ерөөсөө ай хайц гэдэг зүйл байхгүйсэн. Тэгэхээр энэ өөрийн сэтгэл зүг бэлдэх тэр юм дээр бол энэ бас ашиглаж байсан. Хоёрдугаарт одоо тухайн хааны одоо хэвтүүл зэрэг гэж нэрлэгддэг. Тэр нь болохоор одоо нөгөө тагнуулын шидэг зэрүүд гэсэн. Тэд нар ном сумаараа ингээд нэг цохоход ардын цэрэг ирж байна, цуудын цэрэг ирж байна, толгоор нь тоолж тохио өгдөг байсан түүх байна. За тэгээд цаашлаад одоо энэ хуур хөгжим маань өнөө цагт болоо номон хуур гэдэг нэршилтэйгээр байгаль ихтлэгийг харагдах. Тэр дундаа одоо ган ачигтай газарт хур бороо оруулахад тусаас одоо гуйж те уулсны эздээс харагдаж байна. Хур бороо оруулах юм байхтай хөгжим зүйлсийг болж явж байгаа. За өнөө одоо манай одоо холбооны хувьд бас Монгол одоо уламжлалт хөгжим бясалгал гэдэг хөтөлбөрийг 20 оноос одоо миний хувьд бол санаачлалт хийгээ явж байсан. Одоо холбооны зүгээс энийг бас одоо нийгмийн хариуцлагын аутизм даунтай хүүхдүүдийн сэтгэл зүйн дэмжих, хот тавдрыг даунтуулагчтай сэтгэл зүйн дэмжих, за мөн одоо хөгжлийн бишэлт иргэдийн бас нийгэмшүүлэх ажил дээр сэтгэл зүйн дэмжих чиглэлээр бас энэ хөгжмийг ашиглаж байгаа. За тэгээ номон хуур хөгжим бол ганцхан энэ утастай боловч дөрвөн төрлийн авиаг зэрэг гаргадаг юм гайхалтай юм утастай хөгжим байна. Хөгжмүүдийг бас одоо яг ямар онцлогтой өөр дугартыг сонсч болох болоо төрхөн хэлэх үзүүлээд байгаа. Тэгээд энэ номон хуур хөгжмийн хувьд бол одоо ингээд тайлбарлахад бол дөрвөн төрлийн хуур дөрвөн өөр байрлалаар тоглогддог дөрвөн өөр дуутай байгаа гэсэн. За энэ номон хуурын хувьд бол одоо амнаас нэг хөндөй байршилтай. За тэгээд амны хөндийг одоо мориорын цар гэдэг шиг цар болгож ашиглаж тоглогддог. Тэгээд хилний авиа зүгээр тоглогддог. За би богинохоо бас үзүүлье. За маш богинохоор газ үзээ. Ингээ ихий сонссон чинь нэг юм гоё тайвшраал. Тэгэл бас ингээ битбокстэй ингээ хамтраад ирсэн чинь бүр гоё болоо. Тийм номон хуур хөгжим бол бас их үзтэй. Энэ хөгжим ялчгүй татсан газар яг уул усны эзэс тэгэл уцаас ингэж гойж харагдаж тоглоход бол хур бороо үнэхээр ордог. Тэгээ сая Боротод одоос воркшоп мастер класс хийсэн. Одоо хэл урынхаа салбар албаны гишүүдтэй тухайд бас хороо тоглох хор бороо орд юм аа гэж зан үйлийн шинж чанартай үзүүлэхэд бас 2 өдрийн бороо орсон. Гайхалтай. Тэгээд энэ жилийн бас нэг өсөв. Тэ гайхалтай даа. За дараагийн хөгжим болохоор саяны ясан хуур хөгжмийн одоо
хийцлэл одоо анх үүснээс хойш хулсан хуур гэж ангилал байна. Тэгээ хулсан хуур бол Монголд бол хулс мод ургадаг. Гэхдээ хулс модтай адилтстай одоо говийн шар хулс гэдэг нэртэй тийм одоо ботлог мод байдаг гэсэн үг. Тэгээд говь алтай аймагт ургадаг. За тэрийг бол бас ашиглаж ирсэн түүх байдаг. Энэ хулсан хуур бол 13 дугаар зуунд одоо Монгол одоо торгоны зам буюу их худалдааны үеэр Монголд орж ирсэн. Тэгээд хулс модоор хийсэн цайны хайрцаг манай урлаачд маань гэж цуулж хийсэн түүх байгаа. Тэгээд энэ ясан хуур бол хийгээд нэг 2-3 хоноод ер нь одоо хатчдаг яс өөрөө. Тийм учраас нөгөө урлаачд маань олон хоногоор олон хугацаагаараас ашиглахад ямар материал байх вэ гэж боддог байсан ба. Тэгэхээр энэ хулсаар хийсэн хуур маань одоо 75 жил болсон хуур манай одоо Монгол цаад хэлбэртэй холбооны Монгол уламжлалт хэлэх хуурын музейд хадгалаастай байгаа. Тэгэхээр энэ хулс мод хийсэн хуур бол их удаан хугацаанд ашиглагддаг болсон. За энэ түүхийг ярих юм бол энэ хулсан хуур хөгжим өөрөө бас хаттын хөгжим гэж нэрлэдэг. За тэгээд монголчуудын бас гашуун бас түүх одоо манжи үед тий манай Монгол хатад маань энэ хулсан хуур хөгжмөөр өөрийнхөө нутаг усныхаа одоо аялгауг тоглож нэг нэгэндээ таньж мэдээлэл солилцдог байсан. Тэгэхгүй бол одоо тэр хашууны тэр хат ингээд танигдчих юм бол бас нэг замдаа бас хорлогдчих гад байдаг. Тэгэхээр энэ аялгаугаа тоглож нэг таньдаг тийм нууц бас код байсан гэж үздэг. За тэгээд энэ хулсан хуурыг би одоо та бүхэнд уламжлалт одоо аргаар нь татаж үзүүлье. За Монгол уламжлалт хулсан хуурын татлаг гэдэг нь бол хөвөл татах буюу амьсгалтай 2 гарын урагшааш хөдөлгөөнтэй татагддаг. За тэгээд зүгээр нэг хус мод байж ийм гайхалтай аялгууд айдааны гаргана гэдэг үнээр гайхалтай. За тэгээд энэ хил хуур хөгжим бол өөрөө бас гений мэдээллийг дамжуулдаг гэж бас үздэг. За энэний бас нэг тод одоо жишээ нөх юм бол одоо манай Монгол Улсын дээл орчтой холбооны өглөө уламжлалт хүндэт гишүүн Хүүхэн дүү гэж мундаг өглөө уламжлагч байна. За энэ хүн маань Өмнөг аймагт байдаг. Тэгээд одоо энэ төмөр хуурын соёл дундаа Тэмэн Жонжо гэдэг хүүхэн хэлний татлагыг маш сайхан өвлж авсан буурай байгаа. Тэгээд ээжээсээ одоо ижигээд хуурай одоо өвлөж аваад тухайн хуур нь өөрөө одоо хүүхэн дуугаа 4 настай байсан. Тэгээд ээжээсээ одоо нэг заалгасан зүйл байхгүй зүгээр хуураа ингэж өвлж аваад ээжиндээ удаач өнгөрсөн байна. Тэгээд ээжигээ өнгөрсөн үедэр хуураараа хөвтөж нэг хууртаад босож нэг хууртаад өдөр болгон хуурцаараа яг ээжигээ дээр тоглодог арга барил аятаан дээр аялгауг тоглосон гэж ярьдаг. Тэгэхээр энэ хуур хөгжимд өөрийн бас одоо эрчим мэндийн эвдэр дундаа гений одоо мэдээлэл агуулдаг юм байна гэдгийг бас тэндээс харж байгаа. За би бас өөрийн биеэр бас яг энэ олон төрлийн хууруудтай ингээд найзалж байгаа. Тэгэхээр өмнө одоо тоглож ирсэн тэр мундаг эрчимтэй тий мундаг одоо нэрхтэх хүний хуурыг бас татаж үзэхэд тухайн одоо бас энэ хуурын мэдрэмж одоо тий мэдээж мэдрэгдэх тэр мэдрэмжийг бол харж бас мэдэрч байгаа. Тэгэхээр нөгөө хуур хөгжим болгон өөрийн гэсэн эзэнтэй байдаг гэж. Тэгэхээр одоо яг нэг талаасаа нөгөө тэнгэр үзлэр бол одоо зарим хүн те зарим хүний өөрийн одоо онгодын унлаг гэж үздэг. Тэгээ хуур хөгжмөд тоглоход тухайн одоо өөрийнхөө онгодтойгоо уулзах цаашлаад одоо заавал өмсгөлгүйгээр хүн бөөлдөг гэх. Одоо зан үйл дээр хуурыг ашигладаг байна. За тэгээд ер нь бол энэ хуур хөгжмийг ихшгэлэхэд одоо байгаль ихт хэлхийдээ хүн холбоо шууд холбоотой хөгжмөн юмсэг. Одоо ингээд би тоглоход сонсож байгаа хүмүүс модерны сонсоход яг л байгаль байгаа юм шиг. Тэгээ одоо ер нь залуу үед залуучуудаа байгалийн хөгжим гэдэг нэгжлийг бас их өгч байгаа. Тэгээд энэ хөгжмийг хотод ингээд бид стресстэй нэгэнд амьдарч байгаа ч гэсэн замын төгжрөлт байхдаа нэг модернаар хоор татхад шууд байгаль татсан мэдрэмж өгж
сэтгэлийг ингэж сайхан тайдах бол гайхалтай хөгжим зэвсэг үзэж байна. За дээрэс нь одоо Монгол уламжлалт хөгжим зэвсгэл дээр энэ төмөр хуурыг маш их ашигладаг. Тэгээд төмөр хуурыг хөгжим өөрөө маш их өндөр гэрцийн татамжтайгаар хүний оюун санаа болон за одоо чакрагаар ярих юм бол титэм үрдээс, мэлмийн үрдээс хоолой үрд рүү за тэгээд зүрхэн үрд рүү шууд хүрдэг юм гайхалтай аялгууд хөгжим. Тэгээд энэ хуур хөгжмийг тоглоход татж байгаа хүндээ маш сайхан мэдрэмжийг өгдөг. Амар амгалан цаашлаад тархиныг сайхан амарч байгаа мэдрэмжийг өгöd. Яагаад тэгэхээр энэ хөгжим өөрөө хүний шүдэн дээр толгойж тоглогддог. Түрүүн бол нөгөө амны хөндөд уруул дээрээ байж тоглож ирсэн бол одоо энэ бол шүдэн дээр толгойж тоглодог гэсэн. Тэгэхээр хүний шүд болохоор гавлын ястай холбоотой. Гавл дотор болохоор хэдэн мянган тэрбум эдистэй тархи маань байгаа шүү дээ. Тэгэхээр тархин доторх тэр эдисийг гараараа гэж массажлж байгаа юм шиг тий сайхан мэдрэмж өгдөг. Тэгээд би богинохон бас төмөр хуурыг бас дуурай. Энэ төмөр хуур татлага дотор бас хэлний татлага гэдэг. Гараараа татахгүй хэлээрээ татдаг. Тий. Энэ бас олон улсын хэл орчны донд бас их тренд болж байгаа татлага. За би бас мэддэг болох нь үзгээс нь жоохон тохлоо тий. Шаттай тий. Хөхөө шууд дуурайд. Тий хөхөө шууд тий татлагууд. За тэгээд түрүүний ярьсан хүүхээлийн татлага гэдэг. Одоо дэлхийн 160 улсаас ондоошлоо одоо энэ төмөр хуурын соёл дээр Монголын уламжлалт татлага ондоочлноор энэ хүүхээл буй хөөмийлэхэд одоо энэ бидний доор хэсэг байдаг тий хүүхээл гэж хэлээд. Энийний хөдөлгөөнөөр одоо аваа зүг гаргаж байгаа гэсэн. Хилний хөдөлгөөн биш. Одоо ялааг нь үзвэл хилний одоо үзүүрийн хилний татлага гэх юм бол одоо хилээрээ тоглолтой. Энэ хилний татлага. Хүүхээлийн татлага гэдэг нь тэр цаана яг тийм нэг лимбидж байгаа юм шиг санагдав. Жишээ нэ тий. Ингээд тоглогддог байна. За тэгээ Монголын одоо уламжлалт хэл хуурын соёл дээрс борин төвөргөөг бас 3 хурууны татлаг гэж бас байна. Тэр нь болохоор одоо жишээ. Ингээд юм сайхан өвөд байна. Олон сайхан өвөд бас байна. Тий. Тэр ч гэсэн вау. Хөөх гэсэн. Тэгээд одоо ер нь хэл хуур хөгжмийн ингээд залуу хааж үедээ танилцуулах. За энэ татхад гоё юм байна, гоё юм байна. Гол юм чинь бас нөгөө битбокстэй хийж байгаа тэр татхад. Тийм харин яг тэгж анзаараглаа. Ер нь зүгээр яг нэг хүн болон баг сурах тийм амархан зүйл биш юм шиг санагдав. Тийм мэдээж яг харахад биш юм шиг боловч яг заахтаа бол амархан мэтээр зааж одоо ахын төвшөнд нь заахад нэг татаад үз ингээд татчих гээл аргашлан бас ингээд заагаад өчөөд татаад уурахаар би чадах юм байна гэдэг итгэл үнэтэй байна. Ялангуяа номон хуур бол хүн болгон ингээд зохиод тавтаад чадах. Харин тийм ээ яг оролдоод ингээд инх юм бол цаашаагаа ингээд бүр салахгүй. Энэ чимээг сонсоор бас яг хоёр хүн өөрөө одоо нөгөө дайлан уяад л те эмгтээчүүд маань ингээл бясалгадаг гэд ярьдаг шиг энэ хэл хуур хөгжмийг бас ингээд тоглохоор өөрөө тэр гарч байгаа чимээнд нас өөрөө сайхан ингээд дотор бодлоо зэгслээж гэдэг юм тийх бас боломжтой юм шиг боломжтой. Сая бол нөгөө шугар руу орчоод гараад дорцсон шүү дээ нөгөө шууд байгаль ихтлгээтэй хүн холбоотой гэл. За би яг дараа сүүлийн хөгжим танилцуулахаас нэг богинохоо одоо яг энэ орчин үеийн ритмдээс битбокстэй хэл хуураас яаж холбогддог хальтан үзлээ.
Электроо өгдөг явуулж байна. За бие чаддаг бүжгэлдэг болстой ингэж. Одоо тэгэл энэ төмөр уурын соёлтой удаашвал хипхоп битүүд гэж бас их сонирхолтой тийм. Тэгэл гой хэмнэлүүд бас байна. Тийм биш үү тий. Яг ямар л ямар төрлийг бас ингэ дуургаж болох юм шүү дээ. Тий одоо энэ сая жаз хип хөгжимч хоп юм гэдэг юм. тий. Төрлийн одоо аялгауг бас хуур. Тийм байна. За энэ ингээд бас их сонирхолтой ингээ хүмүүс сайн харуул нэг талаас нь өсний нөгөө авчаар тод мод гэдэг шиг тий. Одоо ингээд хүүхдүүд танилцуулаад ингээ асуухаар миний өсний авчиртай адилах юм байна гэжтэй ч юм. Одоо энэ болохоор Монгол уламжлалд одоо гуйлан хуур гэж юм. Гуйлыг давтаж хийсэн. Тэгээд саяны одоо яг хулсан хуурыг хил одоо аргачлаар тоглодог гэсэн. За энэ хөгжмийн хувьд бол металлик дуутай. Тэгээд орчин одоо электро тоглолтууд бас их байгаа. Тийм гайхалтай. Мэдээж яг хардын дуунуудыг сайхан тоглож бас болно. Гэвчээ баардын. За энийг бол одоо би жоо орчин үеийг тоглоод бас үзүүлээ. Хүмүүс бас орчин үеийг их таалж ирж байна. Одоо юу гэсэн мэт гэдэг бас юу оруулж байна. Гэх чинь одоо үг хийж болно те ингээ гоё гоё. Яг өөрөөр нэг янз янз золгоо тоглох юм хэрэг чадвал те. Бас гайхалтай. Тэгээд ер нь яг энэ хөгжмийг ер нь яг энэ хэл хуур гэдэг энэ олон төрлийн хөгжмүүд ингэж тоглож сурчнараа хүний одоо ярианы юунд сайн нөлөө байж юм уу гэдэг тийм сайн нөлөөнүүд зөндөө байдаг байх. Одоо хэлний хөгжил маш өндөр. Одоо өөр хэлтэй хүмүүс хэл засах бас энэ хуур хөгжим чухал. За цаашлаад одоо яг залгуурын амны үндийн эрүүл мэндэд маш их чухал. Төмөр хуур хөгжмийг тоглоход яа тэгэхээр бидний одоо шүүс их ялгардаг. Тэгэхээр нөгөө ердөө боловсролын сургуулийн донд бид Монгол уламжлалт хуурын соёлыг бас соёлын хөтөлбөр болон боловсролын хөтөлбөрөнд оруулж байгаа. Тэгээд Гархан уул аймаг зохиол хөтөлбөрөөс хэрэгжүүлж явж байгаа. За энэ дээр яаж нэгс хүүхдүүдээр туршилт явж байгаа. Хуур хөгжим нөгөө тоглохоос өмнө хүүхдүүдийн амны үндийн эрүүл мэнд одоо тэр дундаа ханиад хүрэх шүд өгдөх те тэр ингээ вирусын гаралтай өвчлөл их байсан бол хуур хөгжим тоглосны одоо дараах хүүхдүүдийн хувьд бол тэр эрүүл мэндийн байдлыг эрс өөрчлөгдсөн байна. Яасан гэсэн чинь ерөөсөө хүний амны үнд яг энэ орон зайд маш их бактери ингээ гаднаас орж ирдэг юм. Тэгээд тэрийг бид нар нөгөө бүлээн ус уух хэвээр уухаар мал ханиад төрөхгүй гэдэг утгаар нь ерөөсөө тэр бидний хүндэд байгаа энэ вирусыг шүсээрээ дамжуулаад зайлгаад хотоодонд оруулах устгаад байгаа. Тэгэхээр нэг амны үндийн бас эрүүл мэндэд маш их тустай. За тэрнээс гадна нөгөө стресс гэх тэр нөгөө нэг одоо юу байгаад байгаа шүү дээ. Оюун санааны цаашлаад одоо тэгэл нөгөө нийгмийн ингээд олон юм маш тусыг бас өгч байгаа юм гайхалтай гэж үзсэн. Маш их баярлалаа бидний студид хүрсэн ирсэн. Тэгээд гайхалтай бас хөгжмийн зэмсгүүдийг та бүхэндээ толилуулаа, сонирхоллоо, зааж өглөө, сонсголоо тий. Үнэхээр сайхан байлаа. Тэгээд бас Монгол энэ хэл хуурыг бас ингэж өвлөн уламжилж байгаа. За өв тээж байгаа. Тэгэхээр бүх хүмүүстээ энэ холбоонд хамрагдаж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд
студид маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Небеслизийн өглөө хөтөлбөрийн одоо студид манаас хүрэлцэн ирсэн зочиндоо гарын дэлхий гарталж байгаа. За гэлээ. Тийм тэгээд маш олон зүйлийг маш том зүйлийг бол санаж бодож хэрэгжүүлж яваад тэгээд та бүхэнд бас амжилт хүсье яг бодсон сансан бүхэнд бас биелэх болтгой гэж хүсэж байна. За маш их баярлалаа. Тэгээд Монгол улс тэр дундаа олон улсад амьдрыс байгаа Монгол угсаатан нийт монголчуудаа сайхан баярын мэндийг хүргэж сайхан наадаар гэж хэлмээр байна. Тэгээд бид бүхэн зүгээс бас энэ Монгол уламжлалт одоо хэл хорийн соёлыг бас баримт кино болгож бас ажиллахаар явж байгаа. Тэгээд энэ хүрээж гисэн олон улсад энэ сайхан хөв соёл өшөө олон сайхан дэлгэр сайхан байгаа болтугай. Тэгээд хотол орнооос сайхан дэлгэр сайхан наадаа гэж хэлмээр. Баярлалаа. Тэгээд хөтөлбөрийн маань энэ хэсэгт Монгол улсын соёлын элч Монгол угсаатан хэл хурцны холбооны ерөнхийлөгч Наран Дэлгэр оролцлоо. За баярын тусгай дугаар маань үргэлжлэн хурж байна. Хэсэг хугацааны дараа эргүү уулзцаая.